Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш гоё амттай, шоколадтай амтад талах хийсэн байгаа. Орцонд маань 70 г сахар, 7 г хөөлгөгч буюу дрожж, цайны халбаны талаар давс, 70 г хайлуулсан цэцгийн дос, 450 г гурил, 250 мл бүлээн сүү орно. Бүх орцуудаа дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд бүх хуурай орцуудаа нийлүүлээд хооронд нь сайн холино. Дараа нь сүүгээ мөн цэцгийн тосоо хийгээд нийлтлэн сайн зуурна. Сүү маань халуун биш бүлээн байх ёстой. Мөн цэцгийн тос маань халуун биш хайлуулад хөргсөн байх ёстой. Нухахтаа бага зэрэг хуурай гурил хэрэглэн хит их хэрэглэх шаардлагагүй. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо нэг савнд хийгээд дээгүүр нь юмар бүтээгээд өрөөний хэмд ойролцоогоор 1 цаг байлгаж хөөлгөнө. 1 цагийн дараа савнаас нь гаргаад гараараа ингэж хавтгайлна. Ийм болохоор нь одоо дотор нь 100-аас 150 г шоколад хийж нийлүүлнэ. Би ийм савлгаатай шоколад хэрэглэсэн байгаа. Шарах шүүгэнд хийхэд хайлж урсдаггүй иймэрхүү шоколад хэрэглээрэй. Тэгэхгүй бол энгийн шоколад хэрэглүүл шарах шүүгэнд хайлтчна. Мөн шоколадаа нийлүүлж нухахтаа хэд удаан нухахгүй. Тэгэх юм бол шоколад маань бас хайлтчна. Бага зэрэг хурдан нухаж нийлүүлэхэд л болно. Одоо зурмгаа 10 тэнцүү хэсэгт хуваагаад жигд бөөрн хилээд өгнө. Ингээд шарах шүүгээний листэн дээрээ тавиад дээгүүр нь юмар бүтээгээд өрөөний хэмд ойролцоогоор 20-30 минут байлгана. 20-30 минутын дараа бага зэрэг хүйтэн сүүгээр дээгүүр нь жигд бүрээд өгнө. Ийм болохоор нь урьдчилж халаасан шарах шүүгэн дээр доороос нь 190 градуст 20-25 минут болгоно. Ийм бор шаргал болохоор нь гаргаад халуун байгаа дээр нь мөн адил дээрээс нь бага зэрэг хүйтэн сүүгээрээ жигд бүрээд өгнө. Одоо хөргөө төр тавьчихна. Ингээд маш гоё амттай шоколадтай амтад талах манд бэлэн боллоо. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.